Ватанабе Франц тоглогч дээр товхоо байдгүй. Голын агчин байр дээр ард алхалт 2 ч удаа холболт төгсөн төдөлд товхоо байсангүй. За асал намтлаа хаалтнаас ойлгоод авсан. Башарун араас харууд гэрэл товхоо байсангүй сул төлгсөн. За баг ялгсан наран баярын өмнө бүгдээс Арасын хүслэн 2-ын товхоныг хамгааллаа Мики. Сарууд гэрлийн товхоо сарууд гэрээр Майлэне бүр тааж байна. 2 Америк тоглогч шаалтаар оног Сарууд гэрэл давталыг давсан Микиг товхоо Мики Осака хонгорзол за энэ зэрэг иргэцэх гэдэг оног авч байгаа. 2 дээрээс хэд давталлаа. Давтуулахгүй байна. Майлэне бүр 2 дөрөвдөр хоорол явлаа. Майлэне бүр туураад оног авлаа. Олон жилдээ бас дэдлийг өсөж байгаа. 2021 оноос хойш 22 оноос хойш 3 4 дахь өдрөл шүү. Эхний төрөгийн тоглолтууд өндөрлөж байгаа. За өчиг дээрээс 2 дахь төрөгийн тоглолтууд үргэлжлээд залгуулаад явсан. За солилцоогоор Анужи орж ирсэн байна. Араас сонгорзуул Кандас орсон байна. Канда Анужи эрийг орсон байна. Орсон солилцоогоор. За 4 дээр саруулг дээр зайтай холболтон дээр хуурах цайхгаад Ватанабе пас өгсөн. Анужин товхоо хаалтнаас гаргалаа Анужин. Чигээ. 2 дөрөвдөр дээр хууралт яваад Майлэне бүр төгсөд илээ аваад. Башароны 93 онд төрсэн метр 88 цал тоглогч шүү. Хашхны холбогчтой орог энд зөвхөн дөртэй гол ягч ирсэн байна. Намгийн товхоо Норжимага алтнаас гарсан. Нарамтан дээр Адиас сүрэнгийн хөслөн яс тогтмол гараа гарч ирсэн. Ижил автаа. Азербайджаны лигийн мөнгөтэй байна. Өнгөрсөн өдрөлд Азербайджаны цомын тэмцээндээс мөнгө медаль авсан байна. Тасралтгүй медальтай 2019 оноос хойш 4 удаа финалдаж 1 удаа хүрэл медаль авсан өнгөрсөн өдрөлд. 2 араас тулгаа гарч ирсэн. Их хүсний тулгаа сөрөг тулгаанд Кикигийн тулгаа. Кики дээр хаалт оромжтой болсон. Эрдэнэ 2 араас Микигийн тулгаа. 2 тал дээр Кики, Мики гэж 2 тоглогч байгаа шүү. Мики Осака, Кики Ватанабе гэж 2 япон тоглогч. Тоглолтод орцож байгаа. Хоёрдоо явж байгаа албатыг харуулах боломжгүй өмг юм Шизуку. Хикара гэсэн 3 тоглогч л байна удаа гэж бодоод байна. За тоглолтын дээр Анужингийн тулгаа. Хонгорцол холбоод өгсөн. Их хүсний тулгаанд явна. Норжимагаалт Норжима Акадүрийн тулгаан дээр хаалчиж өгцөө дэж зайтай өгцөө да. 19-14 гарта за 6 дээр тогтоож олсонгүй. Номингийн хүчтэй тулгаар орж ирлээ. Цаан авах юм аа. Анужингийн тулгааныг авлаа. За энэ дээр нэг засварлаг байх болоо да. Нэгдүгээр мэтаруу Канда өндөрлсөн хамгаалагчаар сул мөг орлоо. Хонгорцолын товхоо хаалт намхан байна. Холболт намхан байна. Норжимаага төгсөд илээ. Хаалт төгсөд ийж байна. Дараагийн давтаг номын үлэгд авсан. Инх хүсэнгийн товхоо. Микигийн хаалтна гартаа орсон хамгаалсан Микигийн товхоо. Мики Оскагийн товхоог хамгаалаа Майлэне бүр. Инх хүсэнгийн товхоо. Ард унгахгүй нэ. Голд нь хорлаа. Гангочрын хонгорцол хуураад оноогоо өглөө. Эхний 3 тоглолтод ажиглалээгээд интернетгүй хоббисээр галдан 5 гаргаж хожоод Саруулгэр содруулаад оруулсан Кикигийн хамгаалалт Анужингийн товхоо Маркензи Бинова Кикигийн хамгаалалт хоногтой болсон Саруулгэрийн хууралт Араас инх хүслэн оролцож хамгаалтаа оруулсан ороод 30 он авсан байна чинь өмнөх тоглолтууд 26-аас 27 оноос тогтмол аваад байсан тоглогч өдөр 30 он байна. Хонгорцолын товхоо хаалтыг гартаа тутсан ард Анужингийн хамгаалалт хэмжилттэй 2 хатаа сулруулж оруулсан орчиж ороод ирсэн бүгдээр Норжимагийн хууралт дахиад орцсон байна. Ороод ирсэн бүгдээр саруул гэрэл харахгүй. Ижил талтай дөрвөн клубын 3 Канда жихэрэг холбогчтой
тоглодог хоёулаа ирсэн байна. За дараагийн нутаг Намингийн давлуулт 5 болроос тун сайн давлуудаа Анужигийн нутгаа Намингийн хамгаалалт онцтой олсон Нанди Эрдний талтай ицсэн цогцол дэрж Нанди Эрдэн талбараа гадаад ирдэг тоглолт 6 ажилтайгаар хэн төргийг өндөрдүүлсэн. Дараагаар нь Megastar Салтан Барс Илчин Натурбакс Дархан Могос гэсэн дүрмэн баг 4-4 ажилтай хэн төргийг өндөрдүүлсэн шүү. За Милтонт 3 ажиж SJox 2 идсэн бол Energy 1 идсэн амжилттайгаар эхний төргийн тоглолтод олсон. За өнөөдөр Megastarс Naturbox-тай SJox Дархан Могостой тоглолтууд явагдахаар байна. Хаалт нарын хурал сайн уралт, инхүслэгийн уралт. Гартаа тогтолоо, хаалтны гартаа тогтолоо. Kiki Watanabe Намингийн нутгаа хоорсон. За асал багтаг шигдэл алдаад хорлоо хэвчлээ тий. За мөн багийн эзэн Төмөн Бэрлийн алтан шигээ тоглолтоо сонирхон сууж байна. За хамгаалал гоё усыг 4-4-гээ холбож байгаа нутгууд явчлаа. Микигийн нутгаа Хонгорцодын нутгаа шугуур эргүүлсэн мөнгө суудын хамгаалалт оновчтой Эрдэнэт 4-4 өндөрлөд өгсөн. Инхүслэнгийн нутгаа мөнгө цол хамгаалж байна. Өнөөдөр татлалчгөр гүмбэг явлаа да. Мики Осакагийн нутгаа. За тэгээд дараалал 4 удаа 2003 он хүртэл 2000 оноос 2003 он хүртэл ирчим клуб авраг авч 2004 онд уурхай чи 2005 6 7 8 онуудад ирчим 2009 11 онуудад инээгөөр 2010 онд ирчим клуб аврагын цом өргөөд ийг тасарчтай. За 3 араас Kiki Watanabe тоглолт явагдаад аль нэг оноо авсны дараагаар нь эргэлзээтэй бөмбөгөөр челленжи базараар дарж шаарддаг болсон. Тоглолтын яг явж байгаа процессонд бол челленжи базараар дарж шаарддаг. 16-14 оноо өөрчлөгдсөн. Инхүслэнгийн довтгоо хаалтны гартаа бөмбөгийг буцааж олсонгүй. За өндөр бол болчих үү. Хараад харанда Майлен Анужигийн нутгаа Майденберд таагаад байгаа. За тэгээд бис алдсан шүү дээ дараалал 4 оноо. Намингийн хуурал хаалтаар Кандаг хамгаалалт оновчтой болсон. Довтгыг боломж гаргаад ирлээ. Хамгаалалт оновчтой Анужигийн хамгаалалт Kiki-гийн довтгыг олсон Маркензи бинуа бөмбөг гаргахгүй нэ. За инхүслэн ард олсон Хонгорцодын довтгоо Микигийн хамгаалалт оновчтой олсон. Саруул гэрдээ довтгоо явна. Хаалтны гадар довтгоо тэгсэлийг хийж байна.